Тийм тэгэхээр яг мөнгөний бодлогоо босруулсан мөнгөний бодлогоо та үнэхээр яг хамгаалдаг байгаараа гэж би танд хүсэж байгаа. Ягаад тэгэхээр танд бас төрийн ажлын туршлага байна. Тэгээд бас тэр нь улс төрч биш үү? За лавцруу ерөнхийлөгч бас улс төрч биш байсан. Ингээд та улс төрч биш. За бус нь бараг л дандаа улс төрчнөр л байсан шүү дээ, тий. Тэгээд тэр шалтгаан өөрөө юу болгодог вэ гэхээр их хурлын засгийн газар хоёр нь төсвөө ярих батлах хоёртой өргөн барих хоёртой Монгол онцны хөвгийг тоох болцсон. Мөнгөний бодлого нь уншихаа болцсон. Тэгээд ийм юмнуудын та одоо засаг залруулж ажиллаарай. Яг өнгөрсөн алдаа оноо зөндөө байгаа. Жишээ нь Сумын төвийн 1.4 км замыг 3 жил туваагаа төсөвдөр тавьчихаар ямар мөнгөний бодлого байд юм чи одоо захин зарцуулж байгаа талдаа ажил хийж байгаа талдаа бол хамгийн хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм юмнуудаар бас би яг нэг нүглөө таныг хэрвээ таны засгийн газрын их хурлын баталсан төсөв ийм алдагдaltaй байгаад ийм хэмжээний тэлэлттэй байх юм бол бид нар инфляцийг 8%, 6% барьж чадахгүй гэдгээ зоригтоос хэлдэг байгаарай. Тэгэхгүй бол нөгөө 6% нь барих гал баахан юм хийдэг, тэр нь өөрөө эргээд хэрэглээний эдийн засгийг твддэг, мөнгөний бодлогын орон зайчин байхгүй болгочдөг. Нэг ийм нөхцөлүүд бас байгаа шүү. Тэгээд танд ажлын амжилт хүсье.